хоёр төр хэмжлэг рүүгээ явж гин. Тэгээд өчигдөр өнөөдөр төрнө гэж бодсон ч өчигдөр бүр нойр хүрэхгүй 2 цаг гаруул унтсан байх гэж бодож гин. Ээжээ. Тэгээд одоо цаг гэсэн цаг 30 минут болж гин. 10-аас ирээрээ гэсэн. Юунуудаа бүгднийг бэлтцсэн. Ээж чи хээ. Маргааш сэтэлтэй хэлж төргөр болсон. Яа брэм бэ. За. За түлээ минь түлээ. За. Самандаг шум. Нэмэрэ. Нэм. За. Бача. Оо, бочо. Харин тгий та. Гарчлаа шүү дээ. Хүн хэрэгаагаар харагдаж. За. За ерүүлээлээ. За, ээж авдаа илэрхтэй ихтэй сайн болоо. Мондог Холливуудын жүжигч болно шүү. За одоо л нэг юм ярих цаг зав болтчихээн. Тэгээд бүгдийг дэлгэрэнгүй тэгээд хурдан яриад явчих гэж бодож байна. За би ямар ч тач 41-7 хоног нэмэх 2 өдөртөө төрсөн байгаа. Ерөнхийдөө 37 хоногоос 41-7 хоног хүртэл төрөлт хэвэн гэж үздэг юм байлээ. Тэгээд илүү тэлттэй байна, төрөхгүй байна гэж санаа зовоод ах ямар ч шаардлага байхгүй. Хүүхэд ерөнхийдөө гидсэндээ байж л байвал зүгээр гэж юмч хэлсэн шүү. За тэгээд угаасаа нөө бид нар мэдэнтэй хүүхэд гидсэн дотроо 1 хонсон, гараа 7 хонсонтой тэмцдэг учраас хүүхэд 90 сар бол гидсэн дотроо 41-7 хоног байж хад бол хэвэн гэж үздэг юм байлээ эмчнэр. За тэгээд тэрийг мэдчих авсан. Би нөгөө нэг төрөхгүй байна гэл бүр ингээм амар стресстэй хүмүүс төрөөд идэг. Тэгээд би бүр бүх аргыг хэрэгжилж үзсэн. Ерөнхийдөө ихэнх аргыг хэрэгжилж үзсэн. Хасарваан идэх, ананас идэх, одоо тэгээд цай уух, шатаар алхах гэх бүгдийг хэрэгжүүлж үзсэн. Тэгээд хүүхэд бол өөрөө төрөе гэсэн цагтаа л ер нь бол яг төрдөг юм байна гэдгийг би бол ойлгосон. За тэгээд би сэтэлтэр төрсөн байгаа. За сэтэлт гээд шууд ийм залхач бишээ тусал залхачтай юм болоо гэсэн ч үгүй юм бэлээ. Эхлээд зүүнд явд юм бэлээ. 2-3 хоног зүүнд яваад хараад хэдэн хурууд нэгдсэн байна. За би зүүнд яваад бол 1.5 хуруу нэгдсэн байсан. За тэгээд эм чинь 3 удаа зүүнд явсан учраас эм 50-ийг сэтэлтэр эм 50 гэсэн. За тэр эмийг бас 2-3 удаа тавьд юм бэлээ. Тавьж хардаг. 6 цагийн зайтай тавьдаг. За тэгээд орой 12-оос би сэтэлтийн эмээ тавиулаад тэгээд шууд 1 цагаас нь өвдөөд эхэлсэн. Тэгээд 5 цаг өвдөөд тэгээд өглөөний 6 цагт эмчтэй дахиад харуулсан чинь за ерөнхийдөө бол 2.5 хуруу нэлттэй ингээд дахиж өвдөлт өгөөд эхэлсэн болохоор дахиж эм тавихгүйгээр өөрөөр нь харна гэд. За тэгээд тэрнээс хойш өвдөж эхлээд маргааш нь оройны 7 цаг 22 минутанд төрсөн байгаа. За тэгэхээр нэг 15-6 цаг өвдөөд төрсөн. Тэгэхээр би нэг л удаа эм тавилсан. За тэгээд хүний бие физиолог бол өөр байдаг. 2 ч удаа, 3 ч удаа эм тавилаад бас өвдөлт өгөхгүй. За тэгээд шууд нөгөө нэг сэтэлтийн тусал залах үеч бас байдаг юм байлаа шүү. За тэгээд өвдөж байхдаа бол яаж тэр өвдөлтөө бас даван туулах вэ гингод амьсгал маш чухал юм байлээ. За би ингээд яг төрхийнхөө өмнө бүр айгүйх яаж амьсгалах уу, төрж байхдаа бас яаж амьсгалах уу гэд бүгднийг яг сайн үзчихсэн. За тэгээ гадаад бичлэг ингээд бүгднийг үзчихсэн. Зөндөө влогууд үзсэн. За тэрэн дээр болохоор за 6-4 гэсэн харьцаатай ингэж амьсаагаа 6 секунд аваад тэгээд гарахтаа 4 секундээр ингэж гарах. За үнэхээр ингээд хэцүү тэгэж авч чадахгүй байх юм бол яг лаа үлээж байгаа юм шиг эсвэл урт амьсгаа аваад өөрөөрөө хэлбэраар зүгээр
амаараа хамраараа амьсгалаад амаараа гаргах. За энэ амьсгалын дасгал маш чухал. Өвдөж явах хугацаанд тэгээд бас нөгөө хүчээ нөөцлөх маягаар нэг амар тэгж орилоод байх хэрэг бол байхгүй юм лээ. Гэтэ би бол ойрсон л та бол үнэхээр төвчээгүй, үнэхээр ойрлсон, үнэхээр ойрлмоор байд юм байлээ. Тэгээд амьсгалын дасгал маш чухал шүү. За тэгээд 3 хуруу нээлт өгөөд бүр үнэхээр төвчгийн аргагүй өвдөж эхэлт юм байлээ. За тэгээд энэ дээр бол бүр ингээд намайг эмчийн орж ирээд нөгөө нэг охин чи бүр өстө нэрээ амар царайтай болцсон биз чи над царайгаа хартаа чи тавиланд хартаа гэдэгт би бүр тэнд бүр өвдөж ядчих чи юу царайгаа тавиланд харах бүр ингээд яг алмас шиг л болцсон байсан баг. Миний үс гизэг мэзэг сэсгээ тэгээ би бүр яг ингээд намайг авраач гэсэн юм харцаар эмч рүүгээ харж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тариа хийлэхээр болсон энэ нөгөө нэг нугас руу хийдэг эпидурал гэдэг тариа, өвчин намдах тариа. За тэрийг болохоро ерөөхдөө бол 3-аас 4 хуруу нээлттэй үедээ хийлгчүүл зүгээр юм билий шүү. Үнэхээр өвдөд эмч тоохгүй байх юм бол эмчигээ дуудаад би тариа хийлгье гэд. За тэр тариа нэг 200 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өөр эмч бүр дуудаж ирж хийлгэх юм билээ. Нөгөө нэг нуус нурууны тариа болохоор дур мэдэж хийдэг учраас. За тэгээд тэр тариа 3-аас 4 хуруу нээлттэй байхад яагаад хийлгэж байгаа вэ гэхээр 3 тунгаар баг тунгаар нуус руу хийд юм байлээ. За тэгээд тэр өвдөлт тунд бол тэр тариа марины өвдөлт бол үнэхээр сонирн биш байгаа байхгүй. Үнэхээр тэр тариа нь надад бараг орж байгаа юм ч мэддэггүй. За тэгээд эхний тун нь болохоор 1 цаг 30 минут эсвэл 2 цаг үргэлжлээд тэгээд тарианых нь юу гарчд юм байлээ. Тэгэхээр дахиад эмчигээ дуудаад 3 удаа хийлгэхээр яг нэг 8-аас 9 хуруу 10 хуруу хүртэл нээгдэхэд яг өвчнгийн намдаагаад яг таард юм байлээ. Тэгэхээр 3-аас 4 хуруу нээгдсэн байхад за үнэхээр төвчгүй байх юм бол энэ тариа хийлгэж болно. Яг хөө төвчээд өөрөө төрөө гэх юм бол бас тариа хийлэхгүй байж болох юм байлээ шүү. За тэгтээ ерөөхдөө бол баг ингээд өвдөж байж хахаар хамраар л төрсөн дээр юм шиг надад санагдсан. Тэгээд тариа хийлгэх сул тал нь гэх юм бол яг хөө жоохон сүүлд нь жоохон нуруу айгүй хөвддөг болчтой юм билээ. Одоо миний бүр нуруу яг төрөөд 3-4 хонжийн миний нуруу бол бүр үнэхээр амар шигтэй тасралтгүй өвдөж байгаа. Амар өвдөж байгаа. За тэгээд 8-аас 9 хуруу нээгдсэн байна гэд эмч нь орж ирээд шууд төрүүлье. За дүлэх үү гэж шууд асууд юм байлээ. Тэгээд би за дүлээд үзье гэд. За тэгээд дүлсэндээ бас маш сайн анхаарах хэрэгтэй. За тэр төрхийн орон дээр юм 2 юм хар бариул гэдэг. Тэрнээсээ сайн барьж агаад тэгээд нүдэнд цус харвах учраас нүдээ хэрхэвч анж болохгүй. Нүдээ сайхан нээлттэй тэгээд гизээрээ дагуулж харж байгаа юм шиг толоогоод дээшээгээ бүхийгөөд за тэгээ хөлөө 2 улаа сайн нөгөө нэг төрхийнхөө орны юун дээр нь наагаад бүр цаашаагаа түлхэж өгөөд бүгсэн биеэрээ дүлнэ. За тэгээд нүдээ анж болохгүй. Би нэрээ яг дүлэх үедээ линз авахаа мартсан байдیں۔ Тэр мэрийг бүр өвдөлтнөөс олоод мартсан. Тэгээд бүр яг нүд рүү цус арах гээд байгаа юм шиг санагдаад манай нөхөр хажууд байж харинтай хараад тэгээд миний линзийг авч өгсөн. Тэгэхгүй бол бас яг бүр амар баларах гэж ийсэн шүү. Хүмүүс хэлээлсэн төрхтөө линзээ авах байлгүй дээ гэж би бүр яг мартах гэж байсан. За тэгээд маш сайн дүүлнэ. За тэгээд гэж амьсгалаа авч гаргаж агаад түүгчээд толгоо руугаа нүд рүүгээ биш яг хүндрэх гэж байгаа юм шиг доошоогоо сайн дүүлнэ. За тэгээд би чинь хэдэн удаа дүүллээ? Нэг 4-5 10 минут ерөөхдөө бол яг дүүлчиж гаргасан байх хүүхдээ. Тэгээд өөрөө дүлээд хүчин ингээд шахагдсан байх юм бол нөгөө суулагч нар нь ингээд хажуу талаас нь эмч нар нь хажуу талаас нь дэмнэж өгөөд гидсэн дээр нь бас дард юм билээ. Тэр бол нэр үнэхээр аимшигтай. Йоо бурхан минь. Гидсэн дээр нь дэмнээд дарж өгд юм байлээ. За тэгээд тэгжиж бас би хүүхдээ гаргасан. Тэрийг болмол гээд ах бас ямар ч шаардлагагүй шүү. Эмчнэр маань бас өөртөө юу хийж байгаагаа мэдж байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд төрсөн. Тэгээд төрсний дараа одоо нөгөө ихэс гаргах гэдэг том ажил байдаг штэ. За би тэрийг бас зөндөө газраас сонсч байсан. Нөгөө нэг зөндөө газраас уншсан. Ихэс гаргангууд нөгөө бүр эмчинд гараа оруулаад тутагшоо гараа оруулаад ихсийг ингэж ховхолж авдаг гэж би сонсч байсан. Тэгсэн чинь бас үгүй юм байлээ. Хүнийх бол өөрөө ихсийн шууд нөгөө нэг татаад гаргаад ирж бас болт юм билээ. Ихс нь өөрөө ховхорсон байх үед татаад зүгээр
өвдөлтгүй гаргаад ирнэ. За тэгээд нөгөө төрснээ дараа шавхраг гаргана гэдэг эмчнэр нь гидсэн дээр амар их дардаг гэсэн шүү дээ. За тэр даралт нь бас нэг аим шигтэй хүчтэй бол биш. Тэрнээс бол ерөөсөө айгаад байх юм байхгүй. За та ямар ч хэлбэрээр төрж болно. За бас дээрэс нь нэмж хэлэхэд гэх юм бол одоо өөрөө төрнөө гэсэн заалттай бодолтой явж байгаад гинэт одоо кесараар төрөх үйл явдал одоо болд юм бэлээ. За тэгээд тэрэн дээр бол бас анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүгээ би сэтгэлээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Би бол өстой бүгднийг л яг бодож орсон. За би кесараар төрж магадгүй, өөрөөрөө ч төрж магадгүй, бүр аим шигтэй өвдөж магадгүй, бүр энээс илүү 3-4 хуруу нэгтсэн байх та 5-6 хуруу нэгтсэн байх та. За энээс илүү өвдөн шүү гэд дотроо бодоод ах юм бол бас харьцангуй гайгүй юм байлээ шүү. За тэгээд ерөнхийдөө бүгднийг ярьсан уу гэж бодож юм гидсэн дээр дарах. За тэгээд тийм төрснээ дараа тэгээд орон дээр нь 2 цаг байлгах юм бэлээ. За тэгээд 2 цаг байлгаад нөгөө нэг 0 шөлөө сайхан шөлөө уучаад тэгээд бэбитэйгээ 2 цаг байжгаад төрсний дараах одоо өрөөрөө явт юм бэлээ. За тэгээд манай нөхөр бит хоёр болохоор төрсний дараах өрөөрөө нь орсон 120 мянга гэдэг юм бэлээ нэг өдрийн. Тэгээ бүр ингээд 3 өрөө гэсэн бохоо. Тэгээ бит хоёр бүр гайхаад энэ одоо юу 3 өрөө мөрөө гэсэн чинь нэг галт байгаатай. Тэгээд цаашаа нэг хүүхдийн өрөөтэй. Тэгээд бас нэг том өрөөтэй. Innovation зурагт мөрөгттэй тэгээд дөөш мөштэй айгүй гоё. Ер нь бол тогтой юм байлээ. Тэгээд дотор нь буйтан дайсан болохоор хүүхдээ хөлөхөд бас айгүй тустай байсан. За тэгээд төрсний дараах өрөө за надаас асуух хүмүүс байвал асуугаарай. Би бас зохицуулаад өгж бас болох байхаа гэж бодож байна. За нэг тиймэрхүү байна. Төрхийнхэн нэрээ өмнөх өрөө нь жоохон алдаж муутай юм билээ. Яагаад гэвэл угаасаа нэг ганц 2 ширхэг байдаг. Тэгэхээр тэр үед бас их хүмүүс төрж ивэл өрөө нь алдаж муутай байдаг. Төрхийн өмнөх өрөөрөө би бол орж чадаагүй. Яагаад ч орж чадаагүй. Төрсний дараах өрөөрөө нь харин орж чадсан. За тэгээд нэг тиймэрхүү байна. Үнэхээр аимшигтай бас гайхалтай өдрийг давж гарсан өөрөөрөө бахархаж байна. Тэгээд өргөн амарчих 1-р эмнэлгийн эмч нартаа, сувилагч нартаа, асрагч нартаа бүгдэнд нь баярлалаа илэрхийлмээр байна. Тэгээд бүр айгүй гоё цэвэрх юм байлээ шүү дээ. Би юусэн тэр өргөн амарчихд орж үзэж байгаагүй л дээ. Гэхдээ бүр нөгөө нэг засвар хийгээд бүр айгүй гоё болцсон байлээ. Бүр дүүштэй болцсон байлээ. Бүр айгүй тухтай болцсон байлээ. Тэгээд 1-р төрөхөд бол би бол үнэхээр хайртай. За тэгээд өгсөн хүлээсэн миний бүр хийя гэд бүр 2-3 өдөр зүүдэлсэн влогоо би өнөөдөр хийлээ, дуусгалаа. За тэгээд та бүхэнд жоохон ч гэсэн мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. За тэгээд шинэхэн ээж болох гэж байгаа ээжүүдтэй, мондөг ээжүүдтэй амжилт хүсье. Их хамарч арай гэж хэлье. Хамгийн гол нь тайван, стрессгүй, айдсгүй болох юм болгороо болох баха. Ямар ч тач айгүй хөвдөх баха гэж сэтгэл зүгээл маш сайн бэлтгэх хэрэгтэй. Тэгээд гайгүй төрчөндөө гэж хэлмээр байна. За тэгээд хөөрхөн үртэйгээ удахгүй уулзах байхаа та бүхэн маань миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай.